Так чи явуулсан шүү. За. Болсон юм бэ? Болсон. Амжилттай. Тэгээ хайн. Оо яах юм бэ? Зүгээр. Зүгээр. Баярлалаа. Ямтач айгуу гоё амттай хоол идлээ. Нэс бас өлөр дүүрэл аваад тий. Гоё үйлчлэгээ, гоё амттай хоол одоо хийж байгаа газар хам бол маш сайхан урам өгөөд тэгээ энэ тэнд очиод сэтгэл ханамж 100% үйлчлэгийг авсан тохиолдолд ер нь тип өгөөд урам хайрлж ивэл зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Амьдралын сайхныг хамтдаа олж харцгаая. Тавтай сууж таалан сойрох нь уу? Зя ингээ ямар тач өдрийнхөө хоолыг чи нэг юм гомгийн газар идэж байна. Тэгээд яг энд би өмнө орж иж хоол идчихсэн. Үнэхээр гоё амттай байсан. Өнөөдөр болохоор нарийн махтай хуурга захиалсан байгаа. Мукбонтай маань хамт байгаарай. Вау, допогисэд ингэж гарт юм байна. Энэ газрын кебаб нь болохоор дахианы махтай, хямтай ийм гоё кебаб гарт юм байна. Вау, гайхалтай. Чармоккасмида 여러분. солонгосоор Оох юм юу ахаа гэсэн чинь нөгөө банштай цаа өнө гэх шиг би гойм авчихлаа. За тэгээд гоймонтой нарийн махтай хуурга гэж байгаа. За идээд үзье. Вау. Яг нэг Монгол хүн нэг юм тослогдуу хамтанд амар дуртай байдаг шүү дээ. Чөмөглөг юм хамттай. Вау, гайхалтай. За, гойм болвол юм гоо шийстэй байна. За энэ гойм бол самян гэдэг гойм байгаа. Солонгост самян гэдэг гойм болохоор 2023 онд од болж исэн. Одоо нэлийн тренд болж исэн гэсэн үг. За тэгээд та бүхэн бас мэдж байгаачлаа. Шинэ рамен бол байнгын 1-р байранд ордог. Элдэн. Тэгээд 2023 онд энэ самян гэдэг гойм болохоор 2-р байранд орж исэн байгаа. Гэхдээ энэ үхрийн махтай. Үхрийн махтай. Хоньны мах юм уу? Энэ өөхнө яг гой чөмөг шиг амттай шүү. Тий. Тийм үү. Таны технологи. Нууц чараа гэдэг. Амтч жоохгүй. Вау, тийм үү. Яг гой чөмөг шиг амттай. За тэгээд мадуу та бүхэн энэ газар ирэхийг хүсвэл Ярмагт Мандала гарденд байрладаг байж байгаа. Тэгээд бас description хэсгээр локейшнийг оруулчих. Map-дээр дараа та бүхэн ирж бас энэ газар зөөсөлөхөд баха. Энэ яг өндөгний юм шингэн шарна. Хүний толгоонд амар сайн байдаг гэнэ. Ямар нэгэн зүйлд анхаарал төвлөрөхтэй айгуу сайн байдаг. Тэгээд өндөгний шарыг би бас нэг дургу байсан байхгүй юу. Тэгээд яг тэр мэдээг уншичаад бас айгуу иддэг байсан. Nice.
За би нэг энержи ундаа уудгүй л дээ. Яг энэ дээр одоо нэг B2, B3, B6, B12 гэдэг витаминууд нь их хэмжээгээр агуулгдсан байгаад тэгээ энэ ч бас витамин C 70 өгсөн байна тийм. Витаминууд айгүй их агуулгдсан учраас энэ энержи ундааг авч үзсэн. Солонгос тахтаа бол ер нь энержи ундааг их уудаг байсан. Витаминтай учраас. Тэгээ та бүхэн магадгүй энержи ундаа авч уухдаа энэ витаминуудын сайн харж авч уугаарай. Хүний биед сайн байна уугүй юу те. Нэг тийм судалгаа өгдөг шүү дээ. Эхлээд ундаа уучаад хоол идэх юм бол хоол ордоггүй. Тэгээ эхлээд нөгөө нэг одоо хуурай юмнуудаа хийчээ дараа нь дээрээс нь ус хийхээр нэг барианы шилэнд багтдаг нэг тийм судалгаа өгдөг шүү дээ. Тэрнтэй адилхан солонгостоос айгүй хоол идсний дараа хүн цангивсаал ч юм уу ингээд их хоол идсний дараа ундаагаа уудаг юм байлаа. Тэгэхээр манайхан ч гэсэндээ магадгүй хоол идэхдээ ундаага хож битгий уугаарай. Одоо хоол идэж дуусаагүй гэж дундуур нь ундаа авах юм бол тэр хоол нь бүрэн гэд одоо хотод руу орохгүй гэсэн. Тэгэхээр ямар нэгэн зүйл хоол идэхдээ хоол идснийхаа дараа ундаа авах нь эрүүл мэндэд маш их тустай юм байлээ. Окей. Загч манай тооцоо хэлсэн бай. Загч явуулсан шүү. За. Баттермометр. Болцоо. Амжилттай. Тэгээ хайн Оо яах юм бэ? Зүгээр. Баярлалаа. Хасаа дараалаа. Баярлалаа тагсан байлээ. Дагсан байх. Тэнгэр TV гэдэг. Ямтач айгуу гоё амттай хоол идлээ. Солонгост айгуу тийм үйлчлэгийг ингээд бүрэн төгс ингээд сайн авчих юм бол баярлснаа илэрхийлээ тип өгдөг. Солонгост гэлтгүү ер нь Америк ч юм уу те. Тэрэндээ хөгжилтэй улс орон ийм гоё соёлтой байхад бас бид нар ч гэсэндээ тэрнээс бас өлөр дуурайл аваад те гоё үйлчлэгээ гоё амттай хоол одоо хийж байгаа газар хам бол маш сайхан урам өгөөд бас иймэрхүү хэмжээний тип өгчүүлэх зүгээрээ тэгээд тэр сүүлийн үед аявих бодсон за бэлэн мөнгөтэй одоо ялангуяа 20,000 төгрөгтэй явж явуулах зүгээр юм байна. Тэгээ энэ тэнд очиод стил ханамж 100% үйлчлэгийг авсан тохиолдолд ер нь тип өгөөд урам хайрлж явуулах зүгээр юм болов уу гэж бодож байгаа.